Монгол улс 2035 он гэхэд 20-40 тэрбум ам.долларыг үндэсний баялагын санд хоригдлуулах боломжтой. Монгол улс 2026-аас 35 онд уул уурхайн өсөлтийн шинэ циклд орж бидэнд үндэсний баялагын сангийн хоримтлалаа мэдэгдэхүйц өсгөх түүхэн боломж бүрдэж байна. Оюу толгойн уурхайн далд олборлолт бүрэн хүчин чадалтай хүрснээр зэсийн үйлдвэрлэлд 2030 он гэхэд жилд 500 мянган тоннд хүрч нийт орлого 6 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Эрдэнэс таван толгой компани нүүрсний экспорт 7 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэсэн тооцоо бий. Norway Style Sovereign Wealth Fund модель ашиглан тооцоход хэрэв уул уурхайн орлогын 20-50%-ийг хуримтлуулбал Монгол улс жилд дунджаар 1.8-аас 3 тэрбум ам.доллар хадгалах боломжтой. Энэ тохиолдолд 2035 он гэхэд үндэсний баялагын сангийн хэмжээ 20-40 тэрбум ам.долларт хүрэх бодит боломж бүрдэнэ. Гэвч Монгол улс өмнө нь ийм боломжийг алдсан түүхтэй. 2011 онд Монгол улс дэлхийн хамгийн өндөр буюу 17% эдийн засгийн өсөлттэй байсан ч дараах 5 шалтгааны улмаас баялагын сан байгуулж чадаагүй. Нэгдүгээрт уул уурхайн орлого огцом өсөх үед төсвийн зарлага хэд тэлсэн. Хоёрдугаарт сонгуулийн циклийн богино хугацаанд хэд зарлагыг илүүд үзэх улс төрийн дарамтыг бий болгосон. Гуравдугаарт 2013 оноос түүхийн эдийн үн унаж төсвийн алдагдалт үүссэн. Дөрөвдүгээрт Чингис бонд зэрэг өрийн санхүүжилт нь хоримтлалын оронд зарлага чиглэлсэн. Тавдугаарт урт хугацааны хоримтлалыг хамгаалах институцийн тогтолцоо бараг үгүй, сул байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Зэсийн дэлхийн эрэлт, цахилгаанжуулалт, хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр урт хугацаанд өсөх төлөвтэй байна. Энэ нь Монгол улсад уул уурхайн орлогоо хоримтлуулж ирээдүйн сан байгуулах стратегийн 2 дахь боломжийг нээж байна. Стратегийн үнэлгээгээр Монгол улс энэ боломжийг зөв ашиглаж чадвал 2030 он гэхэд 10 тэрбум, 2035 он гэхэд 20-40 тэрбум ам.долларын баялагын сантай болж уул уурхаагаас хамаарал багтай тогтвортой эдийн засгийн суурийг бүрдүүлэх боломжтой болох таамаглал байна гэж шинжээч үзэж байна. Дүгнэж хэлэхэд Монгол улс өмнө нь алдсан боломжоо дахин ашиглаж чадвал байгалийн баялагыг урт хугацааны үндэсний хөрөнгө болгон хувиргах түүхэн боломжийн өмнө дахин ирээд байна. Үүнд мэдээж эдийн засгч ерөнхий сайдаар удирдуулсан засгийн газрын менежмент чухал үүрэгтэй байх нь тодорхой. Боломж бол байна. Боломж харагдаж байна. Бас бодиттой байна. Харин засгийн газрын боломжийг хөрөнгө болгох ур чадварыг харах л үйлдэлээ. Монголчуудын заяа их хэмээх өөдрөг сайхан үгээр том мэдээгээ дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа.